Юу яцхан залуусаа амлсан ёсороо өнөөдөр Kendrick Lamar болон Drake-ийн beef-ийн талаар бол дэлгэрэнгүй ярих гэж байна. За мэдээж та бүхний мэдэж байгаачлан J. Cole бол Kendrick Lamar-аас уучлалт гуйгаад гараад явчихсан энэ дэсээс харин Drake болон Kendrick Lamar үнэхээр солиотой юм болж байна. Энэхүү бичлэгийг олон улсын бооцооны сайт OneXBet хамтран үргэж байна. Хэрв та 21 болон түүнээс дээш настай бол тайлбар хэсэгт байгаа линкээр бүртгүүлэн ороод өөрийн мэдээллийг үүсгэн NewsSuck гэсэн промо кодыг ашиглан анхны депозитдоо 100% бонус аваарай. Kendrick Lamar болон Drake хоёр өнгөрсөн 7 хоногийн хагас сайн бүтэн сайнд бүр дийс дуунуудаа бол ээлж дараалан цацсан. Сар гарны өмнө Монголын зах зээл дээр Fla болон Rocket Bay rapper Fla дууга цацсны шууд оройн Rocket Bay хариу дийс бол хийсэн. За яг тэр үйл явдал бол Монголын хипхоп сонирхогч төдийгүй бүх хүний ярианд байсан шүү дээ. Үнэхээр гайхалтай зүйл болсон. За яг үүнтэй адилхан дэлхийн нийтийг шуугуулсан дийс бол яа харахгүй энэ дийс болсон. За жишээлх юм бол Drake Family Matters хэмээх дийс дууга цацсны дараа ердөө 36 минутын дараа Kendrick Lamar Meet the Grahams гэдэг үг бол цацсан. За яг энэ галзуу үйл явдлын дараа дэлхийн нийтээр бол хипхоп сонирхогчдод бол хүн болгон бараг Drake болон Kendrick Lamar тэгсэн гинэ гэд 8 настай хүүхдээс 80 настай буурлууд хүртэл ярьжсэн. За хоёр уран бүтээлчийн дийс дуунууд нь бол ерөнхийдөө арьс сүнгний үзэл, эрх мэдэл, за бэлгийн болон бие махбодын хүчирхийлэл, за гаднах энтэй биеийн харагдах дүр төрх, хоёр нүур гаргах, за тэгэд мөн гэр бүл рүү бол ерөнхийдөө орсон байсан. Хэрвээ та энэ үйл явдлыг бүр анханаас нь сонирхож үзье. Энэ хоёр хүн яагаад бие биенээ ингэж дийслэх болов? Яагаад ингэж том биф хийх болов? За энэ олон жилийн үйл явдлыг та бүхэн хэрвээ мэдхийг хүсвэл миний энэ бичлэгийг үзээрэй. Бүх зүйл тодорхой болоод ирнэ. За окей, одоогоор бол бүх зүйл тодорхой байна тийм үү? За хамгийн анх 4 сарын 30-нд Kendrick Lamar Drake руу Euphoria хэмээх дийс дууга зориулсан. За энэ дийс дууныхын хариуд Drake 5 сарын 4-нд өөрийн суугаас Family Matters буюу гэр бүлийн асуудал хэмээх дууга цэцсэн байгаа. За энэ дууны яг одоо YouTube-ийн тренд болж буй хөгжмийн 3 дугаар байранд жигсэж байна. За Drake-ийн энэ дуу цацагдаад ердөө 36 минутын дараа Kendrick Lamar Meet the Grahams хэмээх дууга цэцсэн байгаа. За энэ нь одоо YouTube-ийн тренд болж буй хөгжмийн 4-т явж байна. За одоо хэдүүлээ энэ дууны утга учирын талаар ярилцгаая. За дууны нэр бол ерөнхийдөө ойлгомжтой Meet the Graham. За Graham гэдэг чинь бол Drake-ийн овог. За Drake-ийн жинхэнэ нэрийг бол Aubrey Graham гэдэг. За тэгснээр бол Grahams-ийн тавуулцгаа нэг иймэрхүү нэртэй. За энэ дуу бол ерөнхийдөө Drake-ийн гэр бүл рүү нэгээр нь бол захидал бичиж байгаа нэг иймэрхүү агуулгатай. За дууны эхлэл бол ноён Adonis-гээ эхэлж байгаа. За Adonis гэдэг чинь мэдээж Drake-ийн хүү. Дууны эхлэлд за тэр хүн танаа аав гэдэгт би үнэхээр харамсаж байна. Танаа аав чинь бол жинхэнэ эр хүн биш. Би түн рүү хараад өө чинь тийм бэлгэвч хэрэгэлсэн байгаасаа бэлгэвч зүүсэн байгаасаа гэж бодсон. За чи том болоод түүний ард зогссон. Үнэхээр хэцүү харамсалтай зүйл. Тэгээ амьдрал хэцүү би мэднэ. Бэрхшээлүүд бол үргэлж гарч ирж байгаа болно. Заримдаа бидний эцэгийнхэн гаргасан алдаанууд биднийг том болох хүртэл нөлөөлдөг. Чамд сайн чиглүүлэгч хэрэгтэй. Чи бол сайн өхөд. Би чиний чиглүүлэгч болъё. Аавч угаасаа чамд юу ч зааж чадахгүй. За мөн Drake бол Adonis-ийн дараа нэг охинтой олцоод охиноо бол олон нийтээс бол үнэхээр их нууж исэн. За үүнийг нь бас түүний хүү тандан чи хизээж хүүхдтэй болчоод бити тэрийгэ нуугаарай. Бити аав шигэ байгаарай. Олон супер старууд бол жинхэнэ байдаг. Гэхдээ аав чинь тийм биш. Чи өөрийгөө аав шиг авч явахгүй. Чи өөрийгөө хаамт авч явж байгаа. Чи миний одоо ярьж байгааг ойлгохгүй байгаа бах. Гэхдээ энэ дууг 18 нас хүрээд сонсоорой. За дууны эхний хэсэг дээр бол нэг иймэрхүү зүйлсийг хандаж Drake-ийн Adonis хэмээх 6 настай хүүхдэд хандаж хэлсэн. Үүний дараа Drake-ийн ээж Sandra хандаж хэдэг үгийг хэлсэн. За хүүхд чи муу зуршил байгаа шүү. Тэр насанд хүрээгүй охтуудтай явуулдаг. Эмэгтэй хүнд буруу харилцаа хэрхэн нөлөөлдөг талаар та бол сайн мэдж байгаа шүү дээ. За яг энэ мөрийн дараа бол эрхэм Dennis. За Dennis гэдэг бол Drake-ийн аав. За чи бол бүр супер мастер хорн найруулагчийг бол бүтээсэн байна. Ийм хүний эцэг болсон байна. Drake-с чи илүү их мөнгө асуух ёстой. Яагаад гэвэл хүүчин хүртэл чамайг өөрийг чи ашиглаад байна. Илүү их мөнгө шүү. Илүү их мөнгө. За хүүчин бол энэ мөрөдөө тоглоом казино ч болсон. За энэ бол чиний буруу. За энэ мөр бол мэдээж ойлгомжтой байна. Rapper Drake бол NBA болон UFC те. За эднэртэр бол бет тавьдаг. Бетний маш олон компанитай хамтарч ажилладаг. Тэгээд бүх өөрийнхөө мөрөний дөө бол ил задгай бол олон нийтэд ил ойлгодог. Чи үнэхээр аимшигтай муу хүнийг өсгсөн байна Dennis. Sandra суу. Миний хэлэх гэж байгаа зүйл одоо ерөнхийдөө амар хүн шүү. Сонс. Хүүчин бол өвчтэй бодолтой. Ерөнхийдөө өвчтэй хүн штэ. Түүн шиг хүмүүсэл нас барах хүүх ёстой. Танай хүүчин Weinstein-тай хамт насан турштай шоронгийн өрөөнд хамттай авах ёстой. За Weinstein гэдэг нь бол Холливуудын алдартай жүжигчин одоо тэгээ шоронд орсон хүчирхийллээрээр. За тэр бол зүгээр л нэг юм эмэгтэй хүнийг объект зүгээр л нэг юм хэрэглэл гэж хардаг. Танай хүү OVO лейбл дээрээ дандаа бэлгийн хүчирхийлэл батлагдсан дандаа тийм хүчирхийлэгч нар ажилуулдаг. За бидний охтуудаа өсөхдөө бол түүн шиг гаж хүмүүс эргэн тойронд нь байгааг нь маш сайн ойлгож анзаарч явах ёстой. За энэ бол рэп байдал биш тэр хүн үхэх ёстой. Би энэ салбарт 12 жил байна.
би энэ тогоон дотор юу болж байгааг маш сайн мэднэ. Drake-ийн дууг тоглуулж байгаа сонсож байгаа бүх эмэгтэй хүмүүст би хандчихлээ. Та хэд болгоомжтойгоорой. Охин дүүгчин Drake шиг гаж бизданууд бол гимтэйг болно. Рэпер Drake ч өөрөө NBA-д маш их сонирхолтой. Тэгээд энэ LeBron Curry-тэй маш ойр байдаг шүү дээ. Хүүхдүүдэд хайрыг агуулсан хэн бүхэн түүнээс бол гэр бүлийн хол байлга яадгүй л тэр бол хүүхэд хүчирхийлэгч. За үүний дараа Drake-ийн нууж явдаг нуу цохинд нь бол зориулж хэдэн үгийг хэлсэн. Охин минь аавч нь чиний дэргэд байхгүй байгаад үнэхээр их уучлаарай. Тэр бол зөвхөн хөгжмөдөө л анхаардаг. Тэр бол дуундаа амьдардаг хүн. Танай аав чинь хитрхи өндөр эготой эмэгтэй хүнийг өрөөсөө хүндэлдэггүй. Тэр бол одоо гэр бүл устгагч. Тэр хүн чамтай Frozen үзэж аль эсвэл чиний төрсөн өдрийг хамт тэмдэглэх ёстой. Гэтэл түүний оронд тэр зүгээр л яхан аваад хар тамхи хэргэлдэг. Чамд бол ийм хувь заяа заяагдаагүй. Чи бол зөрөгтэй, чи бол хайрлагдах ёстой. Чи бол шал өөр байх ёстой хүүхд. Чамд бол дэлхийг өөрчлөх чадвар байгаа. Бас аавынхаа тархийг өөрчлөх бас боломж байгаа. Хүч байгаа. Учир нь бол хүүхдүүд бол бидний ирээдүй. Гэхдээ танай аав чинь нэг тийм төөрөгдөл, нэг тийм асуудлууд дунд үргэлж амьдардаг. Мөнгө үргэлж тийм хуурамч зүйл, хуурмаг зүйл байсан. Энэ гэхдээ танай аав чинь дассан амьдрал. За мөн Drake-ийн аав Dennis бол түүнийг анх төрөхтөн мөн хайж явж байсан юм байна. Миний хүүхэд биш гэхэд ерөнхийдөө татгалзаад явж исэн юм байна. За яг энэ үйл явдал дээр бол Kendrick Lamar бас нэгэн панчлайныг ашигласан. Түүх бол эргээд давтагдж байна. Танай аав чинь чамааг нуусан чиний буруу биш гэж би хэлмээр байна. Бүх зүйлийг дийлдэг зүйл бол хайр. Тийм ээ, танай аав чинь дууны зохиолч Superod. Гэхдээ тэр бол үнэхээр новшин биз да. Mite Grimes эдний гэр бүл нэг иймэрхүү хүмүүс байдэн шүү. За ингээд энэ дууны хамгийн сүүлчийн бадаг нь бол Эрхэм Mobley гэдэг Drake өөрт нь хандаж хідүүг хэлсэн. За Drake бол Family Matters хэмээх дуун дээр бол Kendrick Lamar-ын эхнэр болон хүүхдийг нь diss дуундаа оруулсан юм байна. Чи яагаад миний гэр бүлийг diss дуундаа оруулсан юм бэ? Чи ингэж доошлох хэрэг чамд байсан юм уу? Чи 37 настай ирнэ, яг л 7 настай хүүхчиг байна. Чамд мөрөөдөө тоглоомын асуудал байна, архины асуудал байна, одоо яанрын асуудал байна, эмэгтэйчүүдийн маш олон асуудал байна. Чи бол нэг тийм багтай хүн биднэрт юу ч заагаагүй, биднэрт ямар ч ирээдүй өгөөгүй, биднэрт юу ч хэлээгүй. Чи өөрийнхөө шашны үзэл бодлын талаар худлаа ярьсан, чи өөрийнхөө мис застын талаар худлаа ярьсан, чи өөрийнхөө энэ аялгын талаар бас худлаа ярьсан. Хүүгэж чи худлаа ярьсан, охиноож худлаа ярьсан, чамааг ирнэгээд хүлээж байгаа хүүхдүүдийн талаар чи худлаа ярьсан. Чи лейблийнхээ гишүүдийн талаар бас худлаа ярьсан. Чамд тусалж чадах цорын ганц уран бүтээлчийн талаар чи бас худлаа ярьсан. За Mite Grimes хэмээх дууны иймэрхүү дуу болоод өндөрлсөн дөө. За уг дууны хариуг нь рэпер Drake 2 хоногийн дараа буюу 5 сарын 6-нд барьсан The Heart Part 6 иймэрхүү нэртэй diss track байсан. За энэ diss дууныхын талаар хэдүүлээ жоох ярилцгаая. За би чиний новшин дууг бол сонслоо. Тэгээд над руу залгасан гэж тангаргалаа. Тэгээд шүүх хурлын нотлох баримт нь хаана байна? Засгийн газрын танхимын одоо бичиг баримт хаана байна? Баримт нотлохоо хаана байна? За энэ одоо нэг хүчирхийлэл хийсэн гэдэг. За иймэрхүү зүйл дээр бол ерөөдөө баримт нэгсэн иймэрхүү утгыг бол агуулад эхэлсэн. За хэрвээ та бүхэн санаж байгаа юм бол Pusha T болон Drake нар хэдэн сарын өмнө хоорондоо дийсэлцсэн. За тухайн цаг үед Pusha T Drake руу дийс хийж байхдаа 11 настай нуу зохинтой гэдгийг нь бол хамгийн анх илчилсэн. За яг энэ үйл явдалтайгаар холбоотойгоор Drake Kendrick тандан надад ийм 11 настай охин ерөөсөө байхгүй. За би тэд чиний дийс дунд албаар тэр охиныг худлаа химлэр үүсгэх гэж би тэдийн 7 хоногийн турш ингээд чамд мэдээлэл өгсөн юм аа. Би тэд худлаа ингээд хуйлдсан байсан юм аа. Чиний дийс дунд оруулахын тулд. Чи намайг муу аав гэсэн гэхдээ чи өөрийнхөө хүүхдүүдийг 6 сар хараагүй байгаа шүү дээ. Чи өөрөө муу аав байж намайг яагаад ингээд аа. Чи намайг тэр Hollywood-ийн жүжигчин хүчирхийлэгчтэй адитгаад байна. Гэхдээ тэрэнд бол маш их нотлох баримт байсан. Харин миний тэр нотлох баримтууд хаана байна? Ерөөсөө тийм зүйл байхгүй. Би хизээ чи насан туршаагүй охинтой бэлгийн харилцаанд орж байгаагүй. Хэрвээ тэгсэн бол би өдөөд шоронд байх ёстой байсан. Энэ бол миний үнэхээр игдүүцэл дургу хүргэж байна. Миний бол бөөлчсийг хүргэж байна. Тэг би чамтай ахиж байдалтмайг байна. Би чамайг ерөөсөө дийс хиймэргүй байна. Ерөөхдөө нэг тиймэрхүү залхсан өнгө айстай байсан. За өмнө нь Drake нь Rick Ross хэмээх рэпертэй бифтэй байсан юм байна. За тэгээд энэ бифийн үеэр нь ч юм уу бифийн дараа энэ Rick Ross-ийн сууж явсан онгоц нь тодорхой хэмжээний халдлагад өртсөн юм байна. За тэгээд Rick Ross бол намайг ингээд Drake нь миний онгоцонд халдсан те нэг иймэрхүү зүйлийг бол ярьж байсан. За энэ дээр нь бол рэпер Drake нь Air Malaysia онгоцны буудлал нь одоо энэ онгоцны түүн нь бол Ослоор амар их алдартай. Би яг чамаа нэг тиймэрхүү болгоно. Нэг иймэрхүү зүйлийг ярьсан байна. Kendrick би чиний хоолойг зүсгүүлнэ. Харин энэ Rick Ross-ийн онгоцыг нь Air Malaysia-гийн шиг болгоно. Иймэрхүү зүйл ярьсан байна. Чи 100 дуу гаргасан чи над шиг болж чадахгүй. Яагаад гэвэл би дэлхийн хэмжээний хитмейкер. Чи бол зүгээр л удахгүй нэг цомог гаргах гэж байгаа учраас олон нийтийн анхаарлыг өөр дөрөө авахыг хүсэж байна. Би бол бараг л чамд тусалж байгаа. За энэ дист надад амар гоё мэдрэмжийг өгж байна. Яг л тийм нэг дасгал хийсэн юм шиг, сунайцсан юм шиг тиймэрхүү мэдрэмжийг өгж байна. Drake бол өөрийгөө нэг тийм том ахын зүгээс за би бол чамд
чамайг ингээд тоглоомонд буцаж авчирсан. Би чамд урам зориг өгсөн гэж бол Кендрик хэлсэн. Би бол яг л бодит зүйл ярьж байгаа. Би бол яг баримттай зүйл ярина шүү. Тэгээ би яг чиний үнийн ярихыг хүлээж ийн. Баримттай зүйл ярихыг ч хүлээж ийн. За энэ дууны гол утга агуулга ерөнхийдөө нэг иймэрхүү дуу болсон. За харин энэ This дууны ердөө маргааш нь буюу 5 сарын 5-нд Кендрик Ламарын Not Like Us хэмээх энэ бифийн хамгийн алдартай This дуу гарсан. За энэ дуу нь одоогийн байдлаар YouTube дээр тренд хөгжмийг бол тэргүүлж байгаа. Тэгээд мөн Billboard Hot 10-ын бол 1-р байранд жигсэж байна. За энэ дууны утга агуулгын талаар хэдүүлж явах ярилцгаая. За This дууны эхлэл дээр бол шууд Rick руу андаал. За чи ингээ надаас бол ухаалтчлаа тий. За наадандаа яг одоо ингээ түргэн тусламж үзүүлээ. За чи тэгээд ямар амар олон дайсантай ямар амар олон үзэн ядагчтай юм бэ? За би чамаа болгож тавиад маш их зодох болно. За бурхан харж иж магадгүй би Библийг угаадах юм. Түүнтэй ярьж байгаа хүшүүд нь бол болгоомжтой байгаарай. Тэгээд охин дүүгээ та тэдрэгээс хамгаалаарай. Чи өөрийгөө тийм амар lover boy гэж боддог юм уу? Үгүй ээ, чи бол зүгээр л нэг юм охин хүчирхийлэгч. За чи ингээ хөгжим дээр ингээ аккорд авахыг бодож байгаа шиг байна. Бодвол ингээ ля минор авах баха. Тэгээд бас энэ problem minor. За тэгээд бас энэ жоохон хүүхдүүд чи ингээ сонирхдгоо. За энэ дэр бол үгийн тоглолт хийсэн байна.